Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин урам өгнө. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол ирчүүдэд урамшуулж дэмжих зорилготой урмын ялгаа нэвтрүүлгийн 20 дахь дугаарыг танд хүргэхэд бэлэн болсон байна. Урмын ялгаа нэвтрүүлгийн 20 дахь дугаарын зочноор олон улсын хэмжээний мастер, бодибилдингийн тамирчин, Jack Brand-ийн үүсгэн байгуулагч, Жамц багш маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд багштайгаа олон жил бас таараагүй байна. Тэ? Уулзах сайхан байна шүү. Одоо бараг 10 гаруй жил юм уу да? Тий, 10 гаруй жил байна тий. Тийм байна. Таараагүй байна. За өнөөдөр бит хоёрын хувьд 100 цаг болж чинь доо. Ирчүүдийнхээ биеийг сайхан урлахыг хүслээ. За нэг ялангуяа биеийн хөгжил гэдэг бол эрэгтэй хүнийг тодорхойлдог чухал зүйл шүү дээ. Ямар ч эр хүн нэг булчингуу, улбгор, сулбгор юм өргөө дийлэхгүй харагдах байдлын хувьд таагүй байна гэдэг чинь тэгэл онцгүй. Тэгэхээр Монгол ирчүүд одоо 100 болж сайхан яргаа булчингаар гангарах боломжийг үүсгэх зорилгоор бие хөгжил гэсэн сэдвийн хүрээнд урмын ялгаа нэвтрүүлэг өнөөдөр өргөх гэж байна. За урмын ялгаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хамтран бүтээлцэж үзэгч та, сонсогч та бас хамт байгаарай. Таны ойр орчимд чинь ах чинь, аав чинь, эрэгтэй дүү чинь, магадгүй эрэгтэй найз чинь үнэхээр гоё биетэй бол тэр гой биетэй эр хүнийг меншн хийгээд үнэхээр гой биетэй шүү миний найз, миний ах, миний дүү гэд сайхан урам зоригийг хайрлаарай. Гой биетэй гэл нэг хэлүүлчих юм бол эрэгтэй хүн чинь те яа тэгэл дасгал хөдөлгөөнөд огтмол хийгээл би нэг сайхан урлаа явчихдаг штэ те. Тэгэхээр ийм боломжийг бас ирчүүддээ сайхан олгоё гэдэг үүднээс өнөөдрийн дугаарыг бэлтгэн хүргэж байна. За тэгэхээр булчинлаг болоход анхаарах ёстой суур зүйлүүдийг хоёулаа яриа л да те. Аливаа зүйлд нэг суур хундамтал гэж юм байдаг. Тэгэхээр булчинтай болоход анхаарах ёстой хамгийн суур зүйлүүд нь яг юу байдаг вэ? За яг ерөнхийдөө манай Монгол залуучууд чи одоо ялангуяа хөдөө орон нутгийнхан чинь багасаа л ерөнхийдөө хөдөлгөөнтэй тий хөдөлгөөн хийж ингэж явдаг суур одоо булчин гэх юм уу бусад орнуудыг бол бас харьцангуй гайгүй байдаг. Тэгвэл ерөнхийдөө бол суур зарчим маань болохоор одоо дасгал хөдөлгөөн хийхээс гадна одоо хооллолт гэдэг зүйл бол бараг 80% нь ээждэг. Хоол 80%. Тий. Манайхан ч юм болохоор яг ерөнхийдөө ингээл дасгал хийгэлээдэг. Тэгээ хажуугаар нь бол одоо нэг хоолоо хамаагүй идээд байхлаар бас тийм бодтой нэг үр дүн гараад байдаггүй. Яг зүгээр спортын хүрээнд одоо үндэсний бүх ч юм уу, павер лифтинг ч юм уу, бусад спортууд, хүчний спортууд бол тодорхой хэмжээнд дасгал сургуульд нь бас одоо хүнд байдаг учраас дагаа тэр энергийн процесс шаталт нь бол өндөр явцдаг. Тэгэхээр яг хүн бол ер нь калорийн зөрөөн дээрээс л одоо ямар биетэй байх уу гэдгээ тодорхойлж байгаа юм. Дасгал хийдгүү хүмүүс маань болохоор яг нөгөө идж байгаа ууж байгаа хоол хүнс маань тий хөдөлгөөнөөс нь даваад ирэхлээр тэр таргалт гэдэг юм үүсэт ирж байгаа юм. Тэгээд дээрээс нь дасгал хөдөлгөөн бол одоо баг хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн маань ерөнхийдөө өөх болоод ирэхлээр одоо идж байгаа ууж байгаа хоол хүнс нь бас өөх болж одоо тэгэхээр хадгалж хуримтлагдах магадлал өндөр байдаг. Дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс маань ерөнхийдөө бол одоо машинаар бол одоо том мотортой тэрэг гэсэн үг шүү дээ. Булчингийн масс эсрэгээр нэмждэг. Өөхлөг хүмүүс маань одоо эмэгтэйлэг шинж буюу эстроген даавар нь их байдаг учраас ерөнхийдөө одоо өөхний мангас бол булчин гэдээ аваад үзчих болно. Тэгэхээр нэгдүгээр чи булчинтай байх нь шүү дээ. Тий. Тэгээд булчинтай болохын тулд яах вэ гэхээр өөрийн биеийн жинг давсан нэмэлт ачаатай буюу хүндрүүлэгчтэй дасгалыг хийснээр булчингийн массыг нэмж өгдөг. Тэгээд эмэгтэй хүмүүс чинь нэг ярьдаг шүү дээ. Би одоо ингээл одоо эрэгтэй хүн шиг юм булчинтай болчих юм шиг үздэй ч гэдэм үү те. Тиймэрхүү байдлаар эмэгтэй хүн бол байглаасаа тэгж одоо булчинлаг болох тийм юу бол баг байдаг. Өөрийнхөө биеинд тохирсон тэр булчингийн массыг нэмэхэд л эргээд өөхлөх магадлал баг болно гэсэн үг. Тэгээд адилхан дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр булчингийн масс их байх тусмаа эргээд өөхлөх магадлал
баг болноо л гэдэг ойлгоч ерөнхийдөө болно. Тий. За таны нэг зургийг би фэйсбүүкээс ч ингээд яасан юм аа. Энэ жим дээр бэлтгэл хийж байгаа юм шиг байна. Тэ? Яг ийм биеийг бүтээхийн тулд ер нь хэрэг хугацаа зарцуулах бол. За ер нь одоо би тэдийн хугацаа, эдийн хугацаа гэж хэлж болохгүй л дээ. Тухайн хүний одоо нэг Онцлог. тий онцлог хооллолт би ч юм бол маш удаан хийж байгаа. Тэгээ мэрэгжлийн түвшинд одоо өндөр түвшинд бэлтгэл сургалт хийдэг тамирчин хүмүүс бол одоо биеийг удаан ингэж барьж явна гэдэг бол бас нөгөө талаас бас эрсдэлтэй. Гэхдээ миний бодлоор бол би ингэж боддгийг хүн болгон одоо авраг юм уу эсвэл тийм лаг байх албагүй. Гэхдээ хүн болгон өөрийнхөө бие тохирсон тэр төгс хувилбарыг л олох хэрэгтэй. Тий. Спорт болгон гэх юм уу бүхэл спортод ямар нэгэн нууц байдаг. Яг тэгэнгүүт энгийн одоо төвшөнд хийж байгаа эрүүл мэндэд чиглэсэн өөрийнхөө ингээд өөртөө тохирсон тэр гоё хувилбарыг бүтээхийн тулд одоо зохистой хооллох хэрэгтэй. За энэ дээр нэг ийм үг өгдөө. Одоо чи өөрийнхөө биед жишээлбэл одоо сэтгэл хангалуун байдгүй. Би нэг 30 орчим хувьтай л хангалуун да. За тэгэхээр чи өнөөдөр өөрийнхөө биед сэтгэл хангалуун бус байвал тэ энээс илүү дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дээрээс нь хоолндоо одоо зохицуулах хэрэгтэй. Хүн өөрөө ямар биеийг хүсэж чинь тэрэндээ тохирсон хоолны дэглэм дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл би өөрөө энэ биендээ одоо сэтгэл хангалуун байдаг бол одоо идж байгаа хоолндоо идээд явж болно. Тэгэхээр заавал хүнийг одоо чи тийм байх ёстой шүү гэсэн юм бол байхгүй. Хүн өөрөө одоо бусдаас өөрмөц одоо юу гэдэг секс бак одоо энэ хөвлийн булчин те бүх булчингуудаа юм яргаа судасчлалтаа те ингээд юм гоё харагдъя гэж бодчихвэл тэр чинээгээр одоо дайтыг барьдаг, дэглэм барьна гэсэн үг. Тэгээ дээрэс нь дэглэм гэдэг үгийг би дэглэм гэхээсээ илүү зохистой хооллолт гэдгээр сольчвол бас өөр юм өгч чадаад байдаг юм тий. Тийм шүү те. Ер нь тэгэл хүмүүс чинь замбраагүй идэж гин, замбраагүй идэл чинь өөрөө тархалтыг үүсгэж гин. Нэг ялангуяа яг энэ олон хоолноос түрүү хэллээ шүү дээ. Энэ сайхан яргаа булчинтай байхад, гоё байхад суур зүйл нь хоол 80% гэхээр чинь хоолноос маш их зүйл шилтгаалж байгаа байхгүй тийм. Тэгэхээр нөгөө энэ хооллолт дундаас яг эрчүүдэд тохирсон өдөр тутамдаа эдээд явах мэдээж хүн болгон тохирсон зүйлийг хэлж өгнө гэдэг хэцүү баг. Гэхдээ ерөнхийд нь ингээд нэг иймэрхүү хоолууд идвэл хэрэглэвэл зүгээр шүү гэдэг нэг тийм хоолны өдрийн 3 менюг та гаргаж өгвөл. Яг хөө зөвөр манай Монгол эрчүүд гэх юм уу Монгол хүмүүсийн голтуу миний бодлоор бол их амт хөөж иддэг. Амттай юм их хөөж иддэг. Тэгээд нөгөө нэг гидсээ дүүргэж цатгалан мэдрэмж аваа сурцсан. Одоо унтахын юм уу эсвэл одоо юу гэдэг. Одоо гэхдээ нэг үе бодвол харьцангуй гайг болцсон шүү дээ. Ерөнхийдөө тийм гидсээ дүүрэн байлгаж цатгалан мэдрэмж аваад сурцсан. Тэр чинээгээр ходоод сундаг. Тэгээ идж байгаа хоол хүнсийг авахлаар одоо жишээлбэл та нэг 5 хоол идэхэд тэрнээс махнаас уурга авж гин. Тэ одоо гэдэг будаа тэр гурилнаасаа нүрс авч гин. Тэгэнгүүт одоо ногооноосоо эслэг буюу те тэр шингээх үйл явцыг тийм юугаа авч гин. Ингээд авах юмнууд байгаад байдаг. Гэтэл өнөөдөр яг идж байгаа хоол хүнснээс яг авах юм байдгүй. Цагаан гурил, чихэр юу кекс одоо сахар ихтэй зүйл ч юм уу те ингээд яг авч байгаа юм байгаад учраас бид өгч байгаа тэр нөхөн төлжиж байгаа булчингийн нөхөн сэргээлтэнд өгж байгаа юм нь маш бага байдаг. Одоо жишээлбэл алкогольны төрлийн юмыг ингээд аваад үзэх юм бол тэр их хэмжээний 2-5 хоолны хэмжээний одоо калорийг өгдөг хэрнээ. Тэрнээс одоо хүний бие дээр яг хэрэгтэй те тэр зүйлийг өгж байгаа юм бол байдаггүй. Тэгэхээр одоо хөвлийн бүслэгийн хэсгээр их таргалж эхэлдэг. Яг миний анзаарснаар бол. Тэгэхээр хүмүүс маань яг зохистой хоол гэдэг маань хэрэгтэй цаг үедээ те одоо зөв зохистой тэр өөрт хэрэгтэй хоол хүнсийг л өгөх явдал байгаа юм. Мэдээж хүний биеийн онцлог одоо юу гэдэг өөрийн биеийн байдал булчинлаг өөхлөг байна уу те нэг манайхан ингээд удмаараа тарган штэ одоо ингээд угийн юм те монгор хүмүүс байдаг ч гэдэг юм ингэж ярьдаг. Миний бодлоор бол ерөнхийдөө удмын тарган биш удмаараа тийм буруу олсон хүмүүс гэж боддог. Тэгэхээр энэ яаж өөрчлөгдөх вэ гэхээр одоо таны зогсож байгаа газар одоо таны байгаа энэ бие бол таны өнгөрсөн хугацааны үр дүн. Та зааланд нэг 2 цагийг өнгөрөөж байгаа бол бусад одоо үед тэр цагаа те ямар одоо нэг байдлаар ямар хөвчлэр өнгөрөөж ийн гэдгээс хамаг их зүйл шалтгаалж байгаа юм. Тэгээ ингээд аваад үзэхлээр
хооллолт 100%, бэлтгэл 100%, те амралт 100% ингээ 300 болчихж байгаа. Ааха. Тэгэхээр эн чинь бусад цаг үед одоо жишээлбэл гарын алгаараа одоо зөвхөн уртлын ийм амьдралын ийм нэг тийм буруу хөвшил байгаа учраас тэр хүн чинь одоо жин нэмээд нь штэ. Эсвэл ямар нэг асуудал байгаа даа. Тэгэхээр өөр нэг хөвшлөөрөө гарын алгаатай амьдралынхаа хөвшлийг өөр нэг эрүүл зөв хөвшлөөр сольж ээж хүн өөрчлөгддөг. Бусдаар одоо юу гэдэг жоохон тархалахаар нь жим рүү гүйж очичоод ч юм уу эсвэл одоо баяр ёслолын үеэр нэг жин асчаад те иймэрхүү байдлаар ингээд хандаад авах юм бол тэр амьдралын зөв хөвшил гэдэг юм бол тогтдгоо. Тэ өмнөх байдлаасаа хэцүү одоо юу гэдэг стресстэй депресс үүсч ингэж хэцүү байдал үүсгдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө амьдралын зөв та өглөө усаа шүдэ уугадаг те өглөөний цагаа уудагтай адилхан л амьдралын ийм зөв дадал хөвшил болгож чадах юм бол хүн одоо багасаа 100 өөрчлөгдөж чадна. За тэгэхээр Монгол ирчүүд маань түрүүний энэ хэлсэн зөвлөмжүүдээр өөрийнхөө амьдралыг өдөр тутмыг барьж, өдөр тутмыг одоо хэвшүүлж сайхан эрүүл зөв хооллолтой байж, эрүүл чирэг биетэй байх юм боломжийг та өөртөө үүсгээрэй. Тэгээд уран ялгаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын зочноор олон улсын хэмжээний мастер, бодибилдингийн тамирчин, Jack Brand-ийг үүсгэн байгуулагч Жамц багш маань өргөдөн ирж оролцож байна. Тэгээд яг энэ бодибилдинг, фитнестэй холбоотой, жимтэй холбоотой, биеийн хөгжилтэй холбоотой асуух зүйл байгаа бол та 9986 104 5 гэсэн мессежний дугаар болон шууд дугаар дээр яг одоо шуудаар холбогдож орж ирээд асууж болно. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр лайв стрим маань хурж байгаа. Нэвтрүүлэг маань дөрөвстэйгээр хурж байгаа. Тэгээд үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн сэтгэл хэлбэрээр асуух зүйлүүдээ асууж болно шүү гэдгийг хэлэх байна. За Монгол ирчүүдийн хувьд сүүлийн үед одоо нэг бахархаад байгаа, за бахархах ч юу ах вэ? Нэг тийм нарган шоглон болгож яриад байгаа зүйл нь. За хүмүүст 6 болчин бахад надад нэг ийм нэг цул бондгор юм байна, нэг болчин байна гэж маазраал ингээл янз бүрийн байдлаар ярьдаг л та. Тэгээд энэний цаана нөгөө хөвлийн тархалт гэдэг чинь цаанаа дан ганц тархалтын асуудал биш. Ирээдүйд эрүүл мэнд амь настай холбоотой зүйлүүд ярьж байгаа шүү дээ. Тархалтаас үүдэлтэй өвчлөлүүд, маш олон төрлийн өвчлөлүүд байгаа. Энэ нөхцөл байдлууд чи эргээд л нөгөө нэг эрүүл мэнд амь настай холбогдож байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг багасгахын тулд ер нь одоо хөвлийгээрээ богино хугацаанд юу яа гэвэл сайхан булчинлаг болъё гэвэл нарийсий гэвэл энэ талын хөгжүүлэх гэвэл өдөр тутамдаа тогтмолоор ямар тасгалыг яаж хийвэл зүгээр вэ? Яг зүгээр ер нь ингээд нэгэн тал буруу хөвшлээр яваад анханасаа зөв хөвшлтэй байгаагүй ингээд ямар нэгэн асуудал байгаа учраас одоо тэр юм чи үүсчихэд байна шүү дээ. Тэгэхээр асуудлын гол нь юу гэхээр ерөөсөө л тэр амьдралынхаа хөвшлийг өөрчлөх. Одоо өөрөө үр дүн хүсэж байгаа бол тэр үр дүндээ хүрэхийн тулд тодорхой цаг гаргаад тэр нөхцөлийг үүсгэхгүй бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Одоо жишээлбэл төрсөн өдөр янз бүрийн одоо юу гэдэг цуглаан те тэгээд ингээд хоол унд идэж уух те энэ нөхцлүүдийг бүрдүүлэхгүйгээр өөртөө зориг тавих хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нөхцөл бүрдэх юм бол хүн нөгөө нэг ямар аливаа зүйлийг нэг амсгаталтай идчихдэг байхгүй. Тэ тэг хүний ер нь нэг өлсөх мэдрэмж чинь нэг юу гэдэг нэг 5 минут үргэлжлэн шүү дээ ер нь бол. Тэгээд нэг амттай юм ичээд нэг 2-3 цаг л тэр хүнд хань болно. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа тэр үр дүнг байхгүй болохын тулд яг зүгээр энэ заавал нэг хатуу дайет барь гэдэг байгаа юм биш. Аажимдаа мэдээж системтэй одоо ингэж явна. Гэхдээ эн чинь нэг тодорхой төвшөнд хүртэл нэгэн тал буруу хөвчлэр тэр хөвчлийг үүсгэсэн бол хатуу дайет дундуур нь бас орж ирдэг байхгүй. Тэгээд энэ дасгалжуулагч багш нар хоолны зөвлөхүүд эдний чинь бас янз бүрийн арга барилуд байгаад байгаа шүү дээ. Тэгээ магадгүй тэр чинь нэг ориглоод тал талаас нь явж байгаа болохоор тэр багш нарынхаа үгэнд сайн ороод тий өөрөө ингээд хит олон сонголт байх тусам бас өөрөө нэг дотор нь толгоо нэргээд одоо жишээлбэл ингээд чи нэг шорон замаар ингээд нэг яваад тод зам гарчдаггүй шүү дээ. Тал талаар нь ингээд яваад авах юм бол маш олон зам гараа сүултээ толгоо чи ирнэ. Тэгээ нөгөө хөдөө явж явах дүүдэг үлээ тод замын дагаараа гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг нэг замаараа олон удаа ингэж явж ээж тэр одоо юмна хөвчлээ сууна шүү дээ. Тэгэхээр болжгүй л одоо нэг газар аим тууштай нэг хүнийхээ аймыг баримтлаад тий тэгээд ингээд өөрөө бас уншиж судлаад ингээд өөрт нь ямар хуу байдлаар юм таата мэдрэмжтэй байна тий тэр байдлаар ингэж өөрийгөө ингэж одоо хашраахгүй халраахгүй гэж ярьдаг шүү дээ. Тийм байдлаар явах юм бол илүү үрдүдтэй. Дээрээс нь дасгалын хувьд бол одоо
нэгэн л ийм гид суудсан, гидтэй болцсон ийм хүмүүс бол шууд одоо юу гэдэг жимд ороод учир зүггүй гидсний цэцгэл байгаа хийгээд байж болохгүй. Оо тийм үү. Тэгэхээр ингээд тэр чин бол нэгдүгээрт одоо юу гэдэг хөвлийн том чигээрээ тогтох магадлал өндөр. Дээрээс нь нуруу өвдөн. Тэгээд хүнд жинтэй буюу одоо тэр таргалтай хүмүүсийн хувьд бол эхлээд гэрийн нөхцөл багшаасаа зөвлөгөө аваад тодорхой хэмжээнд хоолны дэглэм зохистой хоолдож эхлэх хэрэгтэй. Тэгээ биеийн тодорхой хэмжээнд хөнгөрснийхаа дараагаар те одоо туушхан алхаад те өөрийнхөө одоо амьсгаа юм хүмийг задлаад үе мөчөө жоохон чангалаад те магадгүй жимд ороод гүйлтийн зам дээр ч юм уу цаана маань ингээ те хийгээд дараагийн ээлжинд нь болохоор бүтэн биений дасгал буюу нэг full body одоо те өөрийн биеэр зүгээр ингээд сууж босох ч юм уу иймэрхүү хөнгөн дасгалууд хийгээд дөхүүлээд дасгал руугаа дараа нь нэмэлт ачаатай буюу тэр хөндрүүлэгчтэй дасгалыг системтэйгээр оруулж өгөөд за ингээ биш чинь нэг хөнгөрөөд аятайхан ингээд өөрөө нэг учир зүгээ болоод те жимдээ хамгийн гол нь жим рүүгээ тэр жимийг бий болгох хэрэгтэй. Очиж сурах хэрэгтэй байнга. Тэгээд дараа нь тэр дасгал сургуультанд оргоо төлгөөгөөрөө батууд аят юу гэдэг те энэ тэр багшийнхаа заавар зөвлөмжийн дагуу явуул илүү үр дүнтэй байдаг. Тэ. Ер нь доотл нь бараг сар 2 сар хэвлэлийн дасгал хийхгүйгээр. Тэг ингээ явах юм бол илүү үр дүнтэй байдаг. Яг нь янз бүрийн аргачлал байдаг л да. Тэгвэл хүмүүс ч нөгөө нэг галбиржиж турах эсвэл зүгээр одоо турах хоёрыг одоо ялгаж салахгүй. Тэгээ сүүлдээ нөгөө өөрийгөө ядраад байгаагаа ч мэдэхгүй эсвэл залхуураад байгаа мó те энэ хоёрыг ялгахаа бичдэг. Залхуураад байгаагаа ядраад байна. Тэгээд миний бодлоор бас ингээд нэг яг уу гэрийн ойролцоо юм ингээд дасгал сургуульд байнга одоо та гэж ингээд хийгээд хаяа сурцсан ингээд хийцэн хүмүүс бол цаг хэмнэхийн тулд ажлын ойролцоо юм уу гэрийн ойролцоо хийгээд ингээд давуу талтай гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт эсэргээрээ бас хийж эхэлж байгаа хүмүүс зорж очиод жоохон зайтай байвал бас зүгээр юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэр чинь ингээд зорж очиж тэр зүйлийг хүсч хийгээд байна шүү дээ. Ойрхон болохоор за одоо орой орондоо те одоо өглөө ингээд босоод орондоо ч гэдэг юм те. Иймэрхүү байдалтай байсаар байгаа нөгөө нэг хүн нэг гэртээ нэг гүйлтийн зам аваад тавьчаар эхний нэг 10 хоног идэвхтэй явж байгаа сүүлдээ ингээд хувцсны үлгүүр болцсон гэж хүмүүс нэг ярьдаг шүү дээ. Яг л нэг тиймэрхүү зүйл болдог байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь очиж сурах, хөвшил тогтоох те. Тэгээд тэр чинь ер нь бол одоо тэр нөгөө нэг дасгалжуулагч багш гэдэг хүн чинь тэр хүнийг чиглүүлэх те бас тэр юмд хүсэл сонирхолтой дуртай болгох тэгээд сэтгхүү юу толгойд нь одоо юмыг маш сайн ойлгох байхгүй. Тий. Олон улсын хэмжээний мастер гэдэг цолыг та хэдэн онд авсан бэ? Яг тэр цолыг авч явах мөчөд бас ямар сэтгэл төрж байна? Би чинь 14 онд авчихсан. Тий. Ер нь бол 14 онд авчихсан. Тэгээ олон улсын хэмжээний мастер гэдэг чинь одоо тамирчин хүний хүчээ базраа одоо дээхэн үед чинь бол дээхэн тийч тий. Одоос нь 10 жилийн өмнө бол тэгэл бас л амар цол байсан шүү дээ тий. Ер нь бол тэгээ одоо ч тэгээд бас олон улсын хэмжээний мастер гэдэг цол ч аюу гоё цол шүү дээ. Ер нь тэгээд цол бол багддггүй гол нь цолондоо багтсан тийм гоё л байх хэрэгтэй гэж би боддгоо тий. Дэд мастерч дээр спортын мастерч дээр тий. Ер нь бол яг тэр цолыг авсан гэдэг мөчийг сонсоод яг ямар байсан? Одоо гин тайзан дээр бид нар чинь тэмцээнд орж байсан. Тэгэл дуудаал ингээл яахад аюул тийм гоё санагдчихсан надад л. Тий. Тухайн үеийн яг сэтгэлдлийг одоо бол мартчихжээ. Их л мэдээж одоо их л баярлж ийсэн. Тий. Өөрийнхөө одоо фитнесийн одоо бодибилдингийн замналаасаа бас хуваалцвал магадгүй одоо энэ талаар сонирхож байгаа хүүхдүүд байгаа бах те залуучууд байгаа бах яг энэ талаар одоо хичээллийг гэвэл 20 гарцсан хүний хувьд оройтох уу? Ер нь 20 нас бол залуу нас шүү дээ. Тий, би бол эрт ихэлсэн. Та хэзээ ихэлсэн бэ? Би ч одоо анх Мо Альтус биеийн тамирын сургууль гэдэг бодибилдингийн багш дасгалжуулагч анги нэгдэжсэн. Тэр сургуулиас 98 оноос тэнд сурч эхэлсэн. Гараагаа эхэлсэн. Тий, гараагаа эхэлсэн. Тэгээ яг хөө ингээл дасгал сургуульт хийгээл учир зүгээ болол ингээл нэг заримдаа 7 хоногт нэг хийдэг ч үе байна. Сардаа нэг 3-4 хүн хийдэг ч үе байна. Тэгэл хөдөөний хүүхдүүд чинь 100 амралтаараа бас хөдөө явчихна. Тэгээ ерөнхийдөө ингэж явсаар байгаад нэг яг миний бодлоор би нэг 10 оноос хойш нэг учир зүгээ болоод бас нэг те өөрийгөө ингээд яг мэдэрч ихэлсэн гэж боддгийг. Тий. Тэгээд яг хөө зөвөр дунд нэг шантрах янз бүрийн юм байсан. Тэгээд залуучуудаа гэж хэлэхэд хит одоо хурдан ингээд бак болчихъя те одоо туршлагатай тамирчдыг хараад ийм болчихсон гэж бити яараасаа хамгийн гол нь тэгээд эрүүл мэнд чухал тийм болохоор одоо ингээд
өөрөө ингээд гоё хоол ундаа зохицуулаад эхлээд хоолны талаар мэдлэгтэй бол дараа нь амралт те дасгал сургуульд бүх юмаа ингээд судлаад системтэйгээр ингээд одоо ийм аажуухан яарамгүй явах юм бол те нас бол одоо 20 настай хүүхэд бол залуу шүү дээ. За магадгүй одоо 40 хүрсэн бол Хамаагүй шүү дээ. Одоо тэгэл эн чинь 45-та 50-тай эхлээд одоо амжилт үзүүлсэн хүмүүс ч л байна шүү дээ. вау. Одоо эн чинь бодибилдингийн спорт гэдэг маань одоо жишээлбэл ингээл новес англи буюу одоо анхын шатны англи гэж байна. Тэгээ ерөөс огт тэмцээнд орж үзээгүй англи true novels гэж байж гин. Дээрээс нь одоо юу гэдэг ингээд мастер англи буюу одоо тий 35-аас дээш нас, 40-оос дээш, 50-аас дээш эмэгтэйчүүд ч гэсэн адилхан. Сая ингээд манай улсын авраг шилгаруулах тэмцээнд нэрлэхэд 50-аас дээш насны эмэгтэйчүүдээс орж штт. 10 гаруй хүн ингээд цугаал тий. Тэгээд одоо залуучууд өсвөр нас буюу стрит стар гээл тий. Өсвөр насныхан орж ийн. За тэгэл ингээд өчнөө л олон ангиллууд, нээлттэй ангиллууд бий болцсон. Би бол бодибилдингийн спортыг бас их шударга спорт гэж боддог. Яагаад тэгэхээр өндөр жингийн харьцуулж тэмцээнд оруулдаг. Насыг харьцуулдаг бас. Тэгэхээр эн чинь нэг том биетэй хүнтэй жижиг биетэй хүн яа гэж байхгүй шүү дээ. Тэгээ эн чинь тодорхой жин заацсан. Мэргэжлийн тал руугаа гараад ирэхлээр Мистер Олимпич үед эдгээр ийшээгээ гараад ирэхээр арай өөр төвшөнд болоо явчихж байгаа юм. Тий. Тэгэд Малтусыг төгсөөд би дараа нь Мустанг клубт их удсан. Тэгээ баясгалан магшийнхаа удирдлаганд ерөнхийдөө тэгээ Мустанг клубаас гараагаа Мустанг чи 11-ийн дэд өглөө. Тий байсан. Ер нь тий олон газрууд дээр барьж ирсэн л дээ. Дараа нь 12 онд одоо нэг найзтайгаа Гамбаа найзтайгаа клуб нээжсэн. За тэгээ 19 18 оноос эхлээд одоо Jax team гээд тий бас ингээд нэг personal trainer буюу хувийн насгалжуулалтын клуб нээгээд тэгээ одоо тэргүүрээ үйл ажиллагаагаа явж ийн хажуугарнаас тэгээ ажил төрлөө хийгээл бас тий. За тэгэхээр ер нь бол эр хүнийг чимдэг, эр хүнийг гоё харагдуулдаг зүйл бол бие хөгжил буюу булчин байдаг. Булчин бүрэлдүүлэхийн тулд дан ганц одоо дасгал хөдөлгөөн хангалтгүй гэдэг тухай ярьж байна. Нэг ялангуяа одоо хооллолтын талаар ярьж байна, амралтын талаар ярьж байна, тогтмол дадал хэвшлийн талаар ярьж байна. Тэгээд эдгээр зүйлийг хэвшүүлнэ гэдэг бол та заавал одоо бодибилдингийн тамирчин болох албагүй. Гэхдээ та булчингийн хөгжил сайтай байна гэвэл өөрийнхөө харагдах байдлын хувьд ч гэсэн амьдралын хэм маягийн хувьд ч гэсэн магадгүй урт наслалтын хувьд ч гэсэн өөртөө хөрөнгө оруулж байгаа хамгийн том хэлбэр гэж хэлж болохоор байгаа юм л та тий. Яг хөө фитнесээр ингээд хичээлээд одоо нөгөө өөрийнхөө ингээд хувилбарыг бүтээе гэхэд бол тийм ер нь бол бас зарлага багтаа штэ. Хүмүүс чинь их амар өндөр мэрэгжлийн тамирчин болоход бол бас тодорхой хэмжээний зардал шаардна. Энгийн хүмүүс бол одоо ингээд өөртөө нэг зорилго тавиа, хөвшил тавиа явах юм бол харьцангуй гайгүй. Тэгээд дээрэс нь бол яг хүн өөрөө хэрвээ ингээд үнэхээр ингээд хүсч чадвал би бол одоо эрүүл мэндэд анхаардаг өөртөө юм хөрөнгө оруулалт хийдэг бол олон талаас нэг хүмүүс тайлбарлаж өгдөг байхгүй. Бизнес хийдэг хүмүүст за та нарыг тэгвэл бизнесийн талаас нь харъя. Тэ хамгийн ашигтай coin. Тийм үү? Танаас хүн булаагаад аваа явчихгүй. Тэ ханшин унахгүй. 5-аас 10 жилийн дараа эрүүл мэнд болж танд илүү ийм ашигыг өгнө. Бизнес хийдэг талаас нь тий. За тэгвэл одоо ингээд та ингээд заавал авраг юм уу эсвэл одоо ингээд мундаг тамирчин байх албагүй. Гэхдээ танд нэг хүсэл мөрөөдөл байгаа. Одоо танд ч гэсэн тийм үү. За тэгвэл энэнд юу шаардах вэ? Хүнд хүсэл мөрөөдөл байгаа бол хүсэл мөрөөдөлтөд хүрэх эрүүл мэндтэй байх нь хамгийн чухал. Яг зөв. Одоо жишээлбэл оюуны боловсролтны хүмүүсийг анхаарал байдаг. Мянган дээд сургууль төгсгөөл ингээл те бие бэлдэр муутай ийм хүүхд гарч идэ. За би нөвдлөө те янз бүрийн байдлаар те. Тэгвэл хүн өнөөдөр өвчтөө хүн юу хийж чадах вэ? Тэгэхээр энэ бол маш том одоо хэмжээг одоо маш юм том юмыг харуулсан. Нэг талаасаа бол эрүүл мэндийн боловсрол маш том ухагдах юм баггүй юу? Удам сударт нөлөөлөх хэмжээний гэж би боддог. Яг гэвэл та өнөөдөр ингээд эрүүл зөв дадал хэвшлийг суулгах юм бол гэр бүл чинь таныг дагна. Дэлгүүр орсон ч гэсэн өнөөдөр тэр хүнсээ харж авдаг болно, хугацааг нь хардаг болно, те ямар юугаар хийгдсэн тэрийг хардаг болно. За таны хүүхэд тийм болно. Хүүхдийн хүүхэд тийм болно. Магадгүй 3-аас 4 төвөөс эхлээд танаад тийм эрүүл зөв хэвшил тогтно. Тэгэхээр эн чинь удам сударт нөлөөлөх хэмжээний том ухагдах юм байна. Дасгал хөдөлгөөн хийдэг бол адилхан болно.
За та буруу хөвшилтэй ингээл 7 цагаас хойш өөхтөө мах чанж идэл, хоолоо оройтуулдаг, тэ буруу хөвшилтэй шөнө унддаг. Янз бүрийн ийм байдалтай байх юм бол таны хүүхэд бас л тийм хөвшилтэй болно. Тэгэхээр эн чинь эрүүл мэндэд удам судорт нөлөөлөх хэмжээний эрүүл мэндийн маш том боловсрол байхгүй. Тэгээ миний харж байгаагаар бол одоо нийгмийг соён гэгэрүүлэх энэ одоо яг энэ зөв зохистой хооллолт те дасгал хөдөлгөөн гэдэг тал дээр ийм соён гэгэрүүлэлт дутаад байгаа. Одоо бол зүгээр л одоо юу гэдэг заваараа юм уу цайны цагаараа юм уу хийгээд ингээд те ийм гоё болох юмсан гэсэн хүсэл сонирхолтой нэг хэсэгхэн хугацаанд ингээд хийгээд ингээд те эсвэл биеийн өвдгөөр ингээд гинт сандаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хийгээд байна гэж би хардаг. Сүүлийн залуучууд бол арай өөр болсон л тоо. Тэгэхээр эн чинь ийм нийгмийг тэр чигээр нь соён гэгэрүүлэх зав өөрөө гараад ирэхгүй шүү дээ. Тэгэхээр тухайн юмдаа зориулж цаг заваа гаргадаг тий заваа гаргаж чаддаг байх хэрэгтэй. Мөн одоо юу гэдэг санхүү мөнгө юмаа зөв зөвлөлд зарцуулдаг болох хэрэгтэй. Яг зөв. Тэгхийн бол эн чинь одоо ингээд хүнсэндээ одоо жишээлбэл зөв зөвлөлд хүнсэндээ одоо тэр мөнгө төргөө зарцуулдаг. Эрүүл хүнс одоо хоол хүнсийг хэрэгэлдэг. Ийм болчихлоо юм бол одоо нийтээрээ тэ эрүүл зэрэг сайхан байвал тэр та. Одоо ингээд танай FM-д нэг 3 хүн 4 хүн ажилд орох гээд ирлээ. Яг боловсролын төвшөө адилхан. Тэгтэл нэг залуу нь ингээд гоё сайхан бий балдартай ингээд бас нэг байгууллагад ингээд нэг тэ бас нэг ингээд нэг спортлог нүүр царай ороод ирэхэд хүн мэдээж тэр хүнийг сонгоно. Нэгдүгээр, хоёрдугаар өөртөө арчаатай байдаг хүн өрөөл бусдад арчаатай одоо өрөөл бусдад одоо тавьж байгаа тэр хандлага нь одоо зөв зүйтэй орж ирнэ шүү дээ. Тийм үстэй. Өөрийгөө анхаарч чаддгүй хүн яг бусад зүйлд тийм л хандна. Би бол яг миний үзэл бодол бол ерөнхийдөө тийм л байдаг. Тэгэхээр их чухал байх нь дээ. Бүр удмын юм ярьж гин, удмын хөвшил дадлыг ярьж гин. Тэгэхээр их чухал зүйлийг л битээр хүндэж. Яг зүгээр энэ дундуур нөгөө нэг олон зүйл байна л да бас гэмтэл бэртлийн дараах таргалалт байна тий. Үнэхээр одоо юу гэдэг ингээд өвчин эмгэгтэй байна. Ингээд асуудалтай хүмүүс бол байгаа. Тэр хүмүүс бол өөрөлдөө. Тэгтэл энэ дасгал хөдөлгөөнийг хорсон зүйлээр нь ямар ч зүйлд нэх байгаад байдаг. Ядчил одоо багсаах өөрийн биеийн жингээр хөдлөх ч юм уу ямар нэгэн байдлаар тий. За тэгээд бүр нэг сонирхолтой залуучуулт хэлэхэд өөрийн биеийн жингээр уяг гимнастикийн дасгал хийгээд хүний булчин хөгжихгүй шүү гэдгийг л бас хэлмээр байгаа. Тэ одоо ингээл нэг гимнастикийн дасгал хийгээл булчингаа гоё болгочих гээд байдаг шүү. Тийм биш. Ямар ч байсан ингээд гэртээ ч гэсэн ингээд жижиг гантел ч юм уу нэмэлт уссаа өргөдөг ч юм уу нэмэлт ачаа авч ээж таны биеийн өөрийн биеийн хөдөлгөөн чинь саадгүй болж эхэлнэ шүү. Одоо та ингээд жишээлбэл нурундаа юм үүрч яагаад үсрэх дараа нь түүнийг аваад үсрэх хоёр чинь ингээд шал өөр ойлголт шүү. Тэгэхээр чинь нэмэлт ачаатай үе хөндрүүлэгчтэй дасгал хийжээд булчингийн маасыг тэгээд тижээлэг зүйлээр хангаж ээж нэмнэ л гэсэн үг. Тэ. Тэгэхээр их учиртай байх нэ. Тэгээд манай монголчуудын хувьд ерөнхийдөө нэг 100 болохоор баяр ёслолоор таны хэлж байгаач нэг иймэрхүү үедтэл одоо жим хийгээд нь шүү дээ тий. Дасгал хөдөлгөөн хийгээд байна. Тэгэхээр энэ бол биш байна. Илүү урт удаан, илүү сайхан дадлаг хвшлийг өөрийнхөө амьдрал болон өөр хүүхдийнхээ амьдралд суулгая гэвэл их чухал зүйлийг хэллээ дээ. Тэгээд ер нь бол монголчуудын хувьд их зугаацах дуртай арт хүмүүс шүү дээ. Шоу зугац ангилд бол мөнгийг хайр найргуу цацдаг хэрнээ. Яг ингээд нэг өөртөө хэрэгтэй, өөртөө ашигтай зүйлээс ингээл татгалзаад байгаа нь харагддаг. Тэгэхээр магадгүй та нэг сарынхаа шоуны мөнгийг л дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулчвал тэр чинь таны амьдралыг эрүүл мэндийг уртсгана гэдэг зүйлийг яг зөв ерөнхийдөө зорилго тавихаар ингээд хоол хоёр нь хийгээд ингээд аваад явуул их зүгээр байдгийг өөрчлөлтөө гаргахын тулд тий. Тэгээд тэр чинь ингээд гадуур хооллохтойгоо ингээд аваад үзэх юм бол ер нь эдийн засгийн хувьд бол тийм нэг юу байхгүй. Залуучууд бол одоо ингээд үнэхээр л одоо юу гэдэг өөрөө ингээд боловсрохж байгаа бол хоол ундаа өөрсдөө хийгээд тий. Тэгээд ингээд одоо бол ингээд хаасаагүй л байна шүү дээ. Дээрээс нь бас ингээд ер нь эрүүл зөв хоол хийдэг газар зөндөө байна. Гэхдээ өөрөө хийхснээс эдийн засгийн хувьд бол тэгж хэмнэл гарахгүй шүү дээ. Өөрөө хийгээ явуул хэмнэлтэй гэсэн үг. Тийм шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо юм хөгжсөн. Одоо залуучууд бол ер нь тийм эрүүл зөв хоолны талаар бол мэдлэг аюу өндөр болцсон шүү дээ. Тэгэхээр ингээд залхуурахгүйгээр өөрсдөө ингээд хийгээд хоолундаа хийгээд тэгээд тогтмол дасгал хөдөлгөөн ингээд хийгээд явхад ямар ч ажилтаа байсан зав зай гаргаад ингээд бол одоо энэ ер нь хаан ч очсон л одоо фитнесийн заал янз бүрийн жижигэн хөөрөмжүүд ч гэсэн байгаа шүү дээ. Тэр бүхэн дээр ингээд ажиллаа сурчих юм бол тэр бол маш том боловсрал гэж боддог.
За бас нэг ийм төрлийн хүмүүс байдаг. Туранхай. Аа. Ер нь бол нөгөө булчингийн мас нэмэх сонирхолтой иймэрхүү хүмүүс байдаг. Иймэрхүү хүмүүс тандаж та юу үзүүлэх вэ? За яг хоо ер нь бол туранхай хүмүүс чинь нэг ингэдэг штэ. За хөлс гаргахаар их хөдөлгөөр ингээд бас ингээд мас авахгүй байна тий. Тэгэхээр хоол идээд байдаг гэ тий. Тэгэхээр янз бүрийн шалтгаан байгаа юм. Одоо фитнесийн талаас нь харах юм бол бас их хүнд хоол хамаагүй хоолыг хүнд хоол идээд. Хит их өөх тостой юм уу, шарсан хайрсан юм уу те. Хит их хүнд хоол идээд байхаар ингээ хотоодонд очиад л өгөөд те. Тэгээд ерөнхийдөө тэр мас авах биш те. Эсэргээрээ одоо хэвэн байгаад байдаг. Одоо нэг ингээд нэг морийг ингээд нэг үсээ аяхгүй ингээл нэг нохрол яваад тахлаар чи нэг монголчууд чинь нэг нэмнээд ингээд нэг туушхан давхичаар ингээд нэг шавар хөлс гардаг штэ. Тийм. Тэгээд нэг үсээ нэг хаяал нэг сайхан болоод те. Тиймэрхүү болдог штэ. Тэрэн шиг жоохон зузаан хувцлаад тэгээд дасгал хөдөлгөөнөө сайн хийгээд болж игэл жингээ өсгөн нэмэгдүүлэх зарчмаар ингээд хийгээд эхлэх хэрэгтэй. За тэгэнгүүт хөлс зарим хүмүүс хөлс гарахгүй байна гэж үзээд байдаг байхгүй. Тэгэх юм бол бэлтгэлийн дундуур халуун бүлээ усуугаад за ингээд хөлс сайхан гараад задгаараад за ингээд нэг хэсэг хийгээд ирэхээр бэлтгэл орно гэж ярьдаг шүү дээ. Хөлс сайхан гараад ирэхээр хоолны дуршил нэмэгдээд ерөнхийдөө ингээд хоолны шингэц мингэцтэй бодисын солилцоо эрчимжээд ингээд мас нэмж эхэлдэг. Тэгэхээр яг ингээд фитнест явах гэж байгаа бол тухайн одоо нэг тэр туранхай хүмүүст одоо ямар арга хэмжээ авах уу гэдгийг тухайн засгалжуулагч багшийн арга барил гэж байгаа. Янз бүрийн байдлаар арга барилаар тий. Тэгээ ер нь бол туранхай хүн ингээд тодорхой хэмжээний булчингийн мас нэмээд гоё болчлоо. Тэнгүүтээ ингээ за би одоо ингээл гоё болчлоо гэл зарим нь орхичдаг байхгүй. Тэгээ туранхай хүн бол орхих юм бол буцаал нөгөө хэвэндэл очиж штэ. Тарган хүн орхих юм бол буцаал хэвэндэл очино. Өмнө ямар байсан тэр хэвэндээ очино. Тэгэхээр яах вэ гэхээр эн чинь одоо амьд бие организм чи хийхээ болчихлоо юм бол тэгэл ер нь муудан штэ. Тэгэхээр амьдралын хөвшил гэдэг маань 7 хоногтой ядаж нэг 6 цагийг өөртөө зарцуулаад дасгал хөдөлгөөнөө хийгээд тэгээд зөкстөө хооллоод за магадгүй 7 хоногийн нэг өдөр одоо дуртай хоолоо иддэг тий. Тийм өдөр гаргаад ингээд эн чин хөвшил болгоод амьдралынхаа яг ийм системтэй ийм гаргачих юм бол одоо хүний иддэг имийг л идчихин зарим үед тий. Бусд үед нь одоо юу гэдэг өнөөдөр би ингээд идсэн бол маргааш нь би тий жоохон нөрсөө хасаад дасгалаа илүү хөдөлгөөн хийх юм байна ч гэдэг юм уу. Ийм эрүүл мэндийн боловсрол эзэмшчих юм бол тэгээд асуудалгүй байхгүй. Уг нь бол тий. Тий. Ер нь ингээд та дэлхийн олон орноор яваал олон орны залуучуудтай уулздаг байх. Тэдний биеийн онцлог, хооллолт, янз бүрийн нөхцөл байдлыг анзаардаг байх. За монголчуудын онцлог одоо бусад орны хүмүүсийн онцлог дээр олж харсан ялгаатай нөхцөл байдлууд ер нь хэр байна? Яг хөө зүгээр манайх чи эрсдэс уур амьсгалтай болохоор тий. Ерөнхийдөө тэгээд бас жоохон хоолны соёл бол жоохон хүнд штэ. Далайн орнууд юм уу далайн гаралтай хоол хүнс иддэг, хурдан шингэдэг, чиглэг уур амьсгалтай ийм хүмүүс орн бол арай өөр гэдэг. Тэгээд тухайн би бол ингэж боддөг юм. Манай монголчуудын генетик ерөнхийдөө яс жоохон хүнд. Өргөн ястай. Тэ ийм бахим хүмүүс аахгүй. Бахим хүмүүс. Одоо жишээлбэл европчууд ч ингээ харахад айгүй том харагдаад байдаг. Тэгээд ийм яс жижигтэй ясанд хөнгөх ингээ жин дээр зогсохоор яг адилхан жинтэй байгаад байдаг. Тэ. Тийм онцлогтой. Тэгэхээр бид нар ингээд ийм үнэхээр одоо юу гэдэг юм эрүүл зохистой ингээд гой баййгвал одоо ерөөсө хоолны дэглэмэл зохистой л хооллох хэрэгтэй юм лээ. Ерөөсөө л зохистой хооллох. Одоо зөв хоолоо сонгож хэрэглэх. Зохистой хоол гэдэг маань зөв хоолоо сонгож хэрэглэнэ шүү дээ. Тэгээд өөрийнхөө тэр кайф байд юм уу нөгөө гоё идэх юм тэр хүслийг дарахын тулд одоо юу гэдэг тодорхой түвшинд өөхний өвөө багасгачаа тэгээд одоо нөгөө нэг 7 хоногийнхоо нэг өдөр те туртай хоолоо иддэг. Тийм өдөр гаргаад гэр бүлэрээ сайхан хоолдог ч юм уу те. Бусад үед бол зохистой сайхан хооллол гэр бүлэрээ ингээд тэр одоо өөхтөө шарсан арсын багтаа цагаан гурлын багтаа те их хит их соустай бэлэн тийм юмнуудыг нас татгалзаад ингээд явах юм бол одоо зүгээр ихгүй юу. Тэгээд ер нь дасгал хөдөлгөөн хийн гэдэг таны хувьд ер нь хэр утгатай үн цэнтэй зүйл вэ? Одоо таавал ингээд тогтмол хийсээр байгаад 10 оноос хойш учраа олоод хэлбэрээ олоод ингэж хийсээр байгаад өдийг хүрчлээ штэ. Тэгээд ер нь бол дасгал хөдөлгөөн хийн гэдэг хэр утга учиртай үн цэнтэй зүйл үү таны хувьд? Чиний хувьд одоо юу гэж бодож чинь? Чи өөрөө хэр үн цэнтэй гэж боддог вэ? Өөрийнхөө ажил мэргэжлийг үү?
Тэгэхгүй одоо ингээд чи дасгал хөдөлгөөн ингээд хаяа нэг хийхэд тэр нь өөрөө чи ер нь одоо ингээд би чамааг одоо хөндлөгийн хүн асууж штэ. За. За та одоо ингээд дасгал хөдөлгөөнд ер нь хэр их цаг гаргая, хэр одоо ингээд өөрөө боддгоо. Ер нь бол бодол байгаа штэ хүн болгонд тий. Тэгээд тэр зүйлийг одоо яаж зохицуулдаг вэ? Миний хувьд өдөрт тогтмол болж байгаа алхахыг боддог. За хэвлийн хаваараа тогтмол бас гэр зураа дасгал хийхийг боддог. Төрнөкөн дээр адаглаад л нөгөө суудлын ажилтай учраас нөгөө нурууны суулт гэдэг зүйлийг үүсгэхгүй тул төрнөкнээс зөөгдөхөөс хөтлүүлээл ийм одоо хөвшлийг яг нөгөө өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад цаг хугацаанд тохируулаад баг багаар бол хийх боддог. Ер нь бол чинь мэдээж ингэснээр нөгөө би эрүүл байна. Уртудаа наслан өөртөө хэрэгтэй зүйлийг тогтмол хийнэ гэдэг миний одоо хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг зүйл учраас үүн дээр бол би маш их одоо яг энэ нөхцөл байдлуудад их утга учир үндсэн өгөхийг боддог. Нэг ялангуяа одоо манай ажил чинь доор нэг цагаас нөгөө цайгаа уучаа теннис тоглодог байхгүй. Тэгээ теннисний цагийн үеэр болж игэл сайхан хөнгөн гүйлтийг яг тэр хүмүүс тоглож явах бүржигэн хардан жоохон хийхийг боддог. За жоохон тасгалууд яг байгаа орчиндөө тохируулаад хийхийг боддог гэдгээс өсвөлээл ингээл аль болох хөдлөхийг л боддог. Тэгээ энийг бол нэг өөртөө хэрэгтэй намайг бүтээж байгаа гэдэг зүйлээр нь дүгнээд ач холбогдол өгөхийг л. Тэгэхээр нэгдүгээр тэр нь бас ажил шүү дээ тий. Нэгдүгээрт ажил байхгүй тий. Тэгэхээр чиний асуусан бол миний ажил байхгүй тэр чинь бас тий. Тэгэхээр би ач холбогдол өгөх нь ойлгомжтой. Тэр л миний одоо ажил шүү дээ. Би одоо тэргээр ажиллаж амьдарч байгаа. Тийм болохоор надад бол одоо зүгээр баг энгийн зүйл болцсон байхгүй тий. Бусад хүмүүс болохоор цаг гаргаж юм уу зорж хийдэг учраас тий. Хэрэгтэй гэдгийг хүн болгон мэдж байгаа. Хүн болгон л мэддэг хөдөлгөөн хэрэгтэй юм. Тэгээд ярихад нөгөө яриад үйлдэл болгож чаддаг. Хөвшил болгож чаддаг. Одоо жишээлбэл нэг юм чи ингээл чамааг үзээл ингээл за чи одоо ингээд ер нь гурил идүүл одоо ингээд урт наслахгүй юм байна шүү. Одоо чамд нэг сарын нас байя шүү. Гүйл чи ингээл гүрийгээл идэхгүй штэ. Тэ. Тэгээ тийм байдалд очиж одоо ухаардаг байхгүй. Тэгэхээр тэрнээсээ өмнө ухаарад амьдралын дадал хөвшил болгочих юм бол энэ зүйл чи ерөөсөө л амархан зүйл. Тэ. Гол нь одоо юу гэдэг гэрийн нөхцөлд байд юм уу хаана байдгийг те дасгал хөдөлгөөн байнга л хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнөө хийгээл спортоор хичээлэл магадгүй заалан тоглодог болно, теннис тоглодог байж болно те. Тэгээд дээрэс нь зөкстөл хооллох хэрэгтэй. Тэгээд зөкстөө хоол чинь л ерөөсөө эрүүл байхын үндэс. Тэ. За нэвтрүүлгийн төгсгөлийн хормыг танд үлдээе. Тэгээд ер нь маш олон хүмүүсийн мөрөөдөл хүсэл тэмүүлэл нь бол гой биетэй байхыг, гойлог байхыг, бүсгүүчүүдийн хувьд магадгүй гойлог байхыг, залуучуудын хувьд булчинлаг байхыг хүсдэг хэрнээ үүнийг амьдрал дээр хэрэгжүүлдэггүй, өдөр тутамдаа хэвшүүлдэггүй. Үүнээсээ болоод л нөгөө нэг таргалтын асуудал гээл олон талын юмнуудыг өөртөө үүсгээд байдаг тийм. Тэгээ миний зүгээр анзаарч байгаагаар нэг юм болов гэж бодсон шүү дээ. Сэтгэлийн хат, сэтгэлийн хүч гэдэг бол одоо сэтгэл зүйчдийн гэр бүл судлаачдын хүмүүсийн ярьж байгаагаар хүний амьдралын хамгийн чухал зүйл юм бол сэтгэлийн хүчээр хүн ямар ч зүйлийг ялж чаддаг, ямар ч зүйлийг давж чаддаг. За биеийн хүчтэй хүн бол ямар ч зүйлийг өргөж чаддаг. Тэгэхээр энэ биеийн хүч, сэтгэлийн хүч гэдэг хоёр зүйлийг яг ингээд тэнцвэртэй доктортой өөртөө авч явна гэдэг бол өөрөө чухал. Та дөрөв нөгөө хэлж шít хүмүүс ингээд хайчаад байдаг, орхичоод байдаг, шантарчаад байдаг гэл тэ. Тэгэхээр ийм сэтгэлийн хүчийг өөртөө суулгаж авч явах нөхцөл байдал энэтэй холбоотой та бас ингээд дүгнэлтийг сайхан төгсгөлт нь хийж өгөөч. Ер нь бол булчин бүтээж байгаа хүн болгон тодорхой хэмжээнд оюуны потенциалтай байж тэр имийг ойлгосон учраас бүтээж байгаа. Тэгэхээр хүмүүс ярьдаг шүү дээ. Нэг том цүнх үрцээ одоо ингээд жижиг толгойтой хүмүүс ингээд тамирчиддаг те хэлдэг те. Би бол эсэргээрээ тэгж боддгоо. Яагаад гэвэл тэр хүмүүс тэр имийг бүтээхтэй тэр олон жилийг зарцуулахдаа тэр одоо цаг зав, санхүү мөнгө те бүх зүйлийг ажигуур нь амьдралын хөвшил дээр амьдралаа ингэж авч явж байгаа хүмүүс бол одоо оюуны потенциалтай байж ижил тэр зүйлд хүрч байгаа гэдгийг л би бол бас энэ сонсогчдод хэлмээр санагдаж байна. Тэгээ ер нь бол бүгд өөрөө ингээд одоо байгаа тэр амьдралынхаа хөвшлийг өөрөө хэрвээ буруу гэж бодож байгаа бол өөр нэг зөв хөвшлээр солиороо те. Тэгээ эрч хүчтэй өөрөө одоо хэрвээ ихэлсэн бол та яах гэж ихэлснээ санаараа зориг тавиад зорьсон зорилгодоо хүрээ те эрүүл зөв зохистой хооллоод
дасгал хөдөлгөөнийг тогтмол хийгээрэй л гэж уриалъя да. Тий. За урмын алхаа нэвтрүүлгийн 20 дахь дугаарыг олон улсын хэмжээний мастер бодибилдингийн спортын тамирчин Jack Brand-ийг үүсгэн байгуулагч Жамц багш маань ирж хамтран бүтээлцлээ. Танд маш их баярлалаа. Монгол ирчүүдийг урамшуулж дэмжих зорилготой урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт урагдан ирж өөрийнхөө хийдэг, хэрэгжүүлдэг, дадал хэвшил, өөрийнхөө мэдсэн, сурсан бүх зүйлээс монгол ирчүүдтэй харамгүй болцсон. Танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил үйлсэд өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээ энэ богинохоо хугацаанд бол ярих юм их байна. Харин тий. Тэгээд нийгмийг соён гэгээр хүлээхэд дараагийн одоо тэр нэвтрүүлгээ дээр нэгээд болж өгвөл бас ярилцъя гэж би бодож байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Үзэгч та өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Өнөөдрийн дугаартай хамт байсанд маш их талархлаа. Эрх хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье. Монгол эрх хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.